Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны уралдаан дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиайлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг суурайтаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатарт 17 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гаргийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа Мөгийн Анжгаа гэрлээ нариулагчаар мөх цэцгийн төвшин байрнаар хайрлаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт аянаараа Ариг банк за мөн элэг хамгаалах бэлтгэл Бижүвэт хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань махчин бол хүний махан гэдэг чинь авахтлаа. Түрүү махчигтай кино ярьсан та одоо тэр чигээрээ махчин яриа. За мөрөдөө 8-аач гэдэг сэдвээр ярилцсанаа. За өгөгдсөн. Одоо ингэж байгаа бид дөрв бэштэй нэг юм мөрийцэх дуртай олон жил 8 яасан найцтайгаа мөрийцсэн юм байна л да. За тэгэнгүүт манай одоо дөрөвт буюу бид дөрөвт тэр хүн шууд 50 сая төгрөг өгж байгаа. За хэрвээ мөнгөө ганцхан сарын дотор 100 сая болгож чадвал тэр мөнгөө одоо бид дөрөв авна. Хэдэн сарын дотор? Ганцхан сарын дотор нэг нугуулах нь штэ. За хэрвээ дампууруул та дөрөв тэр хүний хүссэн нэг зүйлийг биелүүлэх байхгүй юу? Ойлгомжтой. Ойлгомжтой. За тэгэхээр яасан бах нь нөхцөл нэг заавал бараага 90 хотоос аваад заавал зах дээр л зарна заяа. Оо за. Баймар бонд бодоод байсан биш юм бэ те. Чи бонд чи 16.7% үүдтэй шүү дээ. Чи яаж яах вэ? Монголх гээд байгаа юм бэ? 90-ны зах дээр бонд зөндөө байгаа. Бонд чичээ. За бонд гэж юу гэдэг юм нөхөө? Бор өгтөй хоол. Хамглаад үсттэй. Мөнгө өсгдөг юм. Бонд байгаа. Удаан цагаатаа тийм бонд гэж Наадах тийм тамиг бүр хараачгүй байгаа шүү дээ. Үзээгүй. Мэдэрчгүй Би шүү. жоох нь штэ. Та одоо намигийн жоохныг бас үе аягүй айхтар мартах юм а тий. За тэгэхээр яасан? Нэгдүгээр нөхцөлийн дагуу яасан байх нь 50 сая төгрөгөөр номццгээ чи 90 дээрээс юу авчираад зах дээр зарах вэ? За энэ талаараа ярина уу? Зах дээр зарна. За тэгвэл би шууд хүүхдийн хувцсны 8 ч юм болно. Тэгэл хүүхдийн хувцас зардیں۔ Дээ юм зарах Яагаад байна. вэ? Тэгэл одоо тэл захад угаасаа л байхгүй ш. Бид нэр юу ч авчирсан зах дээр байгаа. За чи тэгээд бусад тэр хүүхдийн хувцас зардаг лангуунуудаас юугаар ялгарх юм хамгийн гол нь нэгэн сарын дотор нөгөө 50 сая эргэлдүүлээд 100 сая болгох ёстой шүү дээ энэ чинь. юм бэ те яах вэ? Чи одоо ингээд гяс хурдан ингээд мөнгө олох тийм юм бодох хэрэгтэй байхгүй юу? Тийш үү? Тэгээд байвал чамаа тэр хүнд өгч шүү, өрөнд өгч шүү. Тэр хүн юу хүснэ хэлгэн гэсэн. Одоо элэг бөөр юм л авах хэлгүүд одоо тий яалаа вэ? Бид гурав дотроо ярьж байгаад номгоо өгөхөр усаа. 50 сая төгрөг тусдаа авчаад яглаараа би ганцаар очив. Би хүүхдийн хувцсыг ингэж бодохгүй юу? Хүүхдийн хувцсыг яадаг уу гэхээр эмээ өвөө нь хүүхдэд авч өгнө, аав ээж нь хүүхдэд хувцас авч өгнө. Хүнд одоо нөгөөний жишээлбэл гэр бүлд нэг л хүүхдээ хаа тэр гэр бүлийн бүх гишүүн тэр хүүхдэд бүхсүүлээ зориулдаг байхгүй юу? Чамд одоо нэг юм багцаа шүү дээ. Чи өмнө ч гэсэн угаасаа одоо ч гэсэн танаа хадмагч хүүхдийн хувцсны лангуутаа штэ. Хүүхдийн хувцс хэр эргэлттэй зарагдтыг чи яг ингээд нэг сарын дотор нэг нуурах хэмжээний мөнгө олж чадна гэж бодож байна. Харин тий би бүр амар захаас хамгийн хямдханаар нь ганцхан сарын дотор юм чи бөөнд чинь. Би захихынд өөрсөнд нь баг бөөндж болох юм байна. За окей. За мөнх 50 саяараа. Нэгхэн сар л бай та нар надаас баг авчих. Тэгэл би дахиж хүүхдийн хувцас зарахгүй гээл. За би левч бандаас. Заавал тултар гэвэзтэй. Заавал 90-ээс аваад заавал зах дээр штэ. За чи болохоор нарандуул дээр үгүй зах олон л байгаа л да. Тэгэл гадаал зогсно бүгдээрээ хаана зогсох юм. Тэгээд левчиг ондааш авчраад гэрлээд өмсөл зургийг авчаад тэгэл орой гэрлийн өвтөр онцгойгоор хүргэлтээр өгнө гэл тэгэл за уучлаарай би чиний 8-нд чи яахлаараа оролцох хэвтэй. Надад тэгвэл мөнгөтөл продюсер Хөө энэ байшингаас гаруул чиний боро моро надад дүүч хамаагүй шүү. Чи бороогоо яаж байгаа юм? Намайг шууд өөрийнхөө бизнес шууд ашиглахсан наа чинь чадахгүй. Мөнгө төл. Хамаагүй гинэ. Тэгвэл өөрөө модель болно. За даад чи ярина болж байна. Тэгвэл чи эрэгтэй дотор уц зарах юм уу? Эрэгтэй дотор уц зарах юм уу? Левчик гээд ахчих.
Тэгээ өөрөө тэрийг өмсөө зарах юм уу? Тэгээ шүү дээ. Хүргэхгүй юу? Хүргээд өгчих юм байна. За. Тэгээ одоо тийм үү таних тэгээ одоо зарагдах уу? Нэг айлын хаалга тогшоол тэгэл нөхөрт нь нүдээ тис зөгуулаад тэгэл гарч ирээд байна. Сая дүрээд л. Левчиг зарахсан шүү дээ. Хага яаж ийна? Бороо iki ахи цохороо. Тэгээ левчиг бандашаар явах гэж байгаа юм уу? Манай нэг найз заяа. Бүр мээр азгүй заяа. Юу яасан байгаа? Голын чимээгээс гарч ирээд тэгээд таксин цулсан чинь нэг хүүхэн ингээд дотор мотор ингээд нэг ганц ангил бүжгэлсэн юм шиг ба. Тэгэнгүүтээ гарч ардаас нь гарч ирэнгүүтээ хаашаа таксидах юм гэдэг юм циркийн дэшээс чинь манах дэшээ дэштэй хойлоо нэг таксин суучий гэд суусан байгаа. Заяа. Тэгээ хамт суугаа явсан байгаа. Тэгэнгүүтээ хамт сууж яваад тэр өдөр нэг юм цасмаас аялсан жаахан алдаргаа гулгаатай байсан чинь өөрөө манай найз л ярьснаа шүү. Өөрөө ингээд дээдлийнхаа гермароо гараа ийцмэс чинь нөгөө охин нь доотлын гермароонд гараа ийцсэн байсан гинэ. За ингээд явж байсан чинь тэнчээрээс нэг залуу алнаа гэж гараад ирсэн чинь нөхөр нь. Тэгээ бүр нэг зүг тэгээд нэг юм зэрэгэлдээ хоёр байшин байсан гэсэн шүү. Би бол карман хэлэхгүй. Зүгээр левчиг удаас авч явах юм шүү дээ. Үгүй. Яахаар алах үү би чи. Яах зэрэг чи ингээд манай ихнэрийн левчиг бандаа шиг авчирч өгдөө ингээд тийгэр штэ. Үгүй тэгэл уучраа олсон гэсэн жоох хөвгтэйсэн болохоор уучраа олсон гэсэн. Түгэлдээ би идэг шүү дээ. За хүргэлтээр ирж ийна нөхөрч байвал дараагийн хүргэлт. За бараг тэрэндээ. Нөхөрч байвал дараагийн хүргэлт рүү яа да. Нөхөрч байгаа бол би орохгүй. Тэгтээ левчил хүргэж өгөх гээд байгаа юм дээ. Та яах гээд байгаа ороод өө. Гэ наадна чи хүргэлт амар тийм цаана 50 сая төгрөгөөр дан ганц ботор увц аваад зараад эргэлдүүлнэ гэж байхгүй номин цэцгээ. Давхар өөрийгөө зарах гэдэг юм уу? Тийм ээ. Наадна чи давхар санаа тэр яваа. Тэгээ би нүдээ тис зөхүүлнэ гэдэг байгаа байхгүй. Гүчи би яахаар өөрийгөө Та яагаад хүргэж өгөх гээд байгаа? Чи тэгээ үгүй бод үгүйгээ хэлээ чи чамаа зарчлаа шүү дээ. зар дээрээ тэг шүү дээ. Тийм. Хүргэлт хийхэд нөхөргөө авах хэрэгтэй. Гэртээ газар авах хэрэгтэй. Тэгвэл хүргэж өгнө. За анжгаа яах вэ? Би байна шүү дээ. Жохон үнэтэй л юм авах санаатай байна. Би ер нь мотоцикл дарна. 90-50 саяда. Тэгээд одоо яг энэ ноодурын үеэр хөдөө аваачаад шууд ноодураар өгчт. Наран туул дээр зарна штэ. Үгүй ядгаагүй шүү гадаал явж байгаа шүү би чи. Үгүй ээ. Заавал наран Ирээдээс авчраад зах дээр л зарна. Ямар хэцүү бэ? Би ч гэсэндээ тэгээд Энэ айлд яваад байсан шүү дээ. Энэ айлд очиж зараад байсан шүү. Үгүй аль хэдийн зарцсан. Тэгээд хүргэлтээ дараа нь хийгээд байгаа байхгүй юу? Йоо. Зүг биз дээ. Наран туул дээр Тэ аюу сонио. Би Наран туул дээрээс хүн өөрөө шууд юм худалдаж авдагаас хизээ хүргүүлдэг байсан тий. Тэгвэл энэ харин хүргэнэ гэдэг байгаа байхгүй. Авахынгууд нь мөнгөө шилж өчг ороо хүргэж өгнө. Нэрэ тийм бэ те нэрэ. Тэгээ би харин гайгаад номд чи одоо л ойлгож байгаа юм. Наач нэг юм далд санаа байгаад байна гэд агчаа. Тэгээ тэрүүгээр явж байгаа хүн ана левчиг авахгүй ба. Ана левчиг аваад би ороо хүргэж өгнө. Тэрээс одоо авч явах шаардлага байхгүй. Би ороо хүргэж өгнө. Нөгөөдг нь ерөөсөө нэг хөнгөн юм баг өчиг хөнгөн юм байгаа штэ. Тэр л хүргэж өгнө гэдэг байгаа байхгүй харин тий. Ингээд байгаа байхгүй. Ингээд Зарим байгаа. зүгээр 3 утас шиг юм байгаа үстэй. Тийм штэ. Тэгээ бенз гэдэг чинь бол тийм. За. Тэгээд би Гол одоо утсандаа биш л дээ. би одоо 1 сая төгрөгийн үнэтэй мотоцикл 50-ыг авчраад 50-ийн 2 саяар зархал одоо аргал. Тийм ээ. Бас гүйж байгаа юм байна. Одоо дулаарч Тий, байгаа. одоо дулаар Хотод ямар юм ба игээл ирээнээс мотоцикл аваад явж байгаа юм тий. Үгүй би чи ирээнээс аваад ирэх юм чи энд аваад ирэх юм чи. Харин тий. Тэгээд юу яа? Наран туулаа дөрөв мотоцикл өгч зам хаа. Тэгээд нэг юугаа ноодураар зарна өгөндөө. Ноодураар л өгнө. Та тэрүүгээр дөрөв мотоцикл зарж байгаа ш тавж мотоцикл тэрүүгээр тэднээс юугаараа ялгагдах вэ? Грамаар хэмжигддэг гэж байгаа. Та шатаж болно. Унаад хөдөөгөр явна штэ. Нөөдөлийг ачаал явна одоо хөдөө явахаас. Наран туул дээр зарна гэд ачлал хөдөө явчих гээд ах юм. Ямар хэцүү яа. Ямар хэцүү бэ? Энд чинь энэ хүн чинь бас клиентээ наран туулаас олоод байна штэ. Клиент Клиент. Би наран туул дээр өөрөө зарч чинь.
бусд нь өөр нэг хүн явуулдаг юм уу яа. Йоо. Би зүгээр нөхдөг явж байгаа хүүхний ажмаар яг ихтэйг нэж гаргахтаа ороо левч хөрөхгүй. Марийн жилчгөрөөтэй. Алхыг ингэж ирэмэрч бибрээ. Чимээг ажмаар гаргахтаа ороо левч хөрөхгүй. Левч хөргөнө. Хөөе нэмэг ин мантун бондоо гинэ. Йоо. За би яштэй те юу яа. Монголд яштэй хамгийн өстой нэг шажигнд зарагддаг 3 хол төрлийн юм байна заяа. Талах байна, арх байна, тамхи байна заяа. Нэрнгээсээ. Тэгэхээр яштэй те юу хятад арх маунти заунтид оруулж ирж зард юм уу дөө. Хятад арх чи үнэтэй гэвстэй. Харин тий, үнтэй арх авах юм байх уу? үнтэй арх ингэ штэ. Би хэдийгээр нарантуул дээр зогсож байгаа боловч манай үйлчлүүлэгч Клиентүүд нөө. Бас дахиад мөнгө шилжиж хараа хундгаж юм. Орооч цогоона. Ороо чи хундгаж өгнөө. Яа. Шилжүүлээ. Даа дахин явуулаа. би тэгтээ юу яаш тий. Мөнгө атах чаахтай. Тэгээ нэг юм 10 20 мянган төгрөгийн юм чи би чинь сая 500 мянган арх зарж байгаа үн штэ. Тэгэхээр чи би урилга 50% шилжүүлчих орой хүргэлцтэй гээл ёстой жигнээс зэр зайсангийн дээр аваар хүргээд дуусч тийм байгаа тэ харин чиг нэг. Ой ихнийг Чи бас зөвүүл юм байна шүү. ихний 3-аа хүргээл уугаал халуураа сүулдэ өөрөө тэрийг нэмж уугаал тэгэл. Үгүй би 10 арх зарлаа гэхэд нэг л уунзаа. За. Манайг гаргаж одоо. Тэгэнгүүтээ халуураа тэгээ ингээд штэ дахиад нэг юм. Үгүй харин ингээд нөгөө манай найзынхаа болохоор үний юм зарж байгаа болохоор болохгүй гэ тэгэл өөрөө дотор нь хамт уугаал зараал уугаад байна. Чи үстэй айлд үзэг зогтой чи. Хөөе та бүр уухгүй амандаа балгаал ингээл хадгалаад байх юм бол дахиад нэг арх босгосон юм шүү. Йоо ямар амар юм бэ нөмцгий чи. Ямар цаавь. Намайг дэчээд бид нар юм ууж болохгүй. Цаашдаа балгаар хадгалсан байх. Шуулаа. Тэгээд гэрлээ чи амнаас ууя. Йоо. Амнаас уул 10 сая. Намайг алах юм байна ой. Намайг ч алах юм шүү. Йоо. Бацар байна. Тэгээд арх босгоод ирэх юм биш дахиад. Ямар эвгүй Чи бэ. ээж нэг шилтэй явж байгаа уу? Бид нар харин яг ийм юмнаас айдаг учраас граммар арх авахтаа ингээд зөв чин ширээн дээр авчираад нүдэн дээр харуулж гад хийгээд штэ. Тэгэхгүй бол яг нөмнөцөг шиг гарууд явах магадлалтай тий. Ингээ амандаа яагаад вэ? Ээж нэг шилтэй садчихаа. Та согтхгүй. Сая цагаасраар өчнөө айл гэсэн хэдэн шилийг босгосон. Одоо чи бол байрны найр хийчих юм болсон. Ийж жоох юм байна. Тэгээд цагаан юм бүгцээ ахнууд. Ямар сэвтэй юм бэ бүр нөмөгд очмоор санагдчихлаа. Аха ийж жоох юм уу? Бидний байрандаа ойчгүй уулахгүй идүүлгүй тэр үед архиа цуглуулаагүй байсан байж тээ тий. Одоо цагаасаар цуглаа. Оо тий бар юм ч гэсэн байгаа. Жаахан тунцтай. Зүгээрээ. Тэгээд нөгөөдгийг ингэ татсаж. Дээгүүрээ жоох хоостой. Дээгүүрээ жоох хоостой. Ооч боо завдсан. Та өөрөө бодчих юм уу гэж би дайрчин ёо. Гэтэ минийхээс айгүй боломжтой байна. Дандаа ваарта ийм гоё тансаг зэрэглэн яригдсан юм чи нэрэ ваарлууга буцаага ийгээд тэгээд нөмөг авч явна юу. Ариг хадгалагч. Агаж ирээ явахгүй. Яас нөгөөд буцаад байгаа. Иргээ шүү. Йоо. Шингэлэгдээ л байгаа гэдэг тий. Яа, түгэлтэн пүүлэтэр брэнд үүсгэж гэрлэг явна гэх. Зүгээр тэр нэг тусдаа брэнд болцсон. Хоёр өөр нэр үнэтэй те. Энэ яагаад юмтах байгаа гэсэн. Номогийнх. Биас брэндтэй болчиход болж ийн хөө. Хят үндэд хамаагүй. Йоо. За. Оюутнууд болохоор за явах номиг. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Ингэнэ ямар юу юм бэ? Хин нь хумсаа нуусан муур вэ гинэ. Нэгт нь гэрлээ, хоёрт нь бэдэн мөөгийн, гуравт нь номин, дөрөвт нь анжгаа гэж. За манайхан санал асуулганд идэвхт орсон. Энэ ямар аа. Хэдхэн минутын дараагаар та гэрлээ баярлалаа.
тодорхой 250 үнэ баярлаа. том тодорхой. Гэтэ манайхаа хумсаа нуусан муур гэж байгаа шүү. Хумсаа нуусан муур. Би бол миний бүх юм илэл байдаг. Би бас гоё ингээл бодлоо гоё илэлсэн сая. Тийм үү те. Тий. Зүгээр гэрлэгийн брэнд гэрлэгийн амнаа ирэх өрөөнд амнаас уул амттай. За нэвтрүүлгийн хамтраалагчаар элэг хамгаалах бэлтгэл бижүвэт хамтран ажиллаж байгаа. Хичин энэ бижүвэтээ уугаал тэгээд уугаад байна. За мэд битээ санаа. Их чигээ эрүүл мэндэд битээ санаа зөө. За. Үш энэ тэгээ нөгөө уухын өмнө нэгийг уусны дараа нэгийг гэдэг шиг ер нь тэгж хэрэглэх юм уу? Үгүй энэ чинь дан ганц тийм шаардлагатай эсрэг биш. Шаардлагат тэгээд заахнаа, чоноо өргөс, хоргойжуулах, цэвэршүүлэх, элэг хамгаалах зорилгоор хэрэглэнэ гэж байгаа байхгүй юу? Гол нь элийн нөгөө үйл ажиллагаа тоглолтод ирэхээр нөгөө цус шүүддэг эрэхтэй штэ тий. Тэгэнгүүт нөгөө бид нар одоо энэ чоноо хөрөөс гараад байна гэсэн үг. За тэгээд ядраад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг элгийг ерөөхдөө имжлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн гэсэн үг байхгүй юу? Тийм. Ургамлын найрлагатай элэг хамгаалах бэлтгэл BGWT-ийг танилцуулъя. Элэг хамгаалах ургамлын найрлагатай бэлтгэл BGWT нь биеийг хоргожуулах, цэвэршүүлэх элэг хамгаалах зорилгоор хэрэглэнэ гэж байна. Одоо шинэ бид нар сайн нөгөө нэг элийн нэг шинжилгээ өгөхөд таад А, Б-ийн одоо нөгөө дархлаа тэдэн хувь суусан гэж гарсан уу? Зүгээр л намайг БЦ вирусгүй элэг өглөлтгүй та Б-ийн вакцины хийлгсэн байна те гэх юм л гэсэн. Би болоод бас вакцины хийлгсэн болохоор би одоо нөгөө эсэргүүцэлтэй байгаа байхгүй юу? Гэтэл манайх нөгөө вакцины хийлгээгүй хүмүүс жишээлбэл дархлаа тэг гэж байгаа байхгүй юу? Шууд одоо ингээд шууд элэн БЦ-ийн бактери одоо юу лээ? Бактери авах боломжтой. Тэнгүүд энэ бич одоо элэг нь өөрөө яах вэ гэхээр А, Б, С вирусаар гэмтдэг гэж байгаа юм. Тэгэд саяжангаал өвлжөнгөөд ингээд ханиад хүрээл ингээд олон төрлийн юм ухаар чинаас энэс олж элэг гэмтдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ гэмтлээс нь одоо урьдчилан сэргийлэх хүмүүсэл одоо нөгөө нэг бас давхар эмчилж нөлөөлнө л гэсэн үг. Тэгэхдээ шаардлагатанд хэрэглэнэ гэж. Тийм ээ тий шаардлагатаас Хэрэглээ штэ. Чи яахад тодтоод байгаа чи бол бүр ингээ хамгийн наадлын асуудал ахгүй юу да. Битгий тийм хүн шаардал гэдэг чи өөрөө элхийг асар их гэмтэж байгаа шүү дээ. Харин тийм учраас зовоол гэж юм гэсэн. Тийм учраас шаардлагатанд энэ чинь айгүй хэрэгтэй. Бид нарын тэнд өөрөөсөө гаван гэж хөвтөж байгаа дотор тэр элэг бол бүр амар ачаалж байгаа, ажиллаж байгаа. Онсын бүх салбар болон бүх эмийн сангуудаас BGWT худалдаж аваарай. За тэгээд 181883 гэдэг утсаар нь холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие бас жоохон эмч төлөөлөгч нараас аваарай. 181883. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар элэг хамгаалах бэлтгэл BGWT хамтран ажиллаж байна, баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв мөрийтэй 8-чин гэдэг сэдвээр ярилцаж байна. За хоёр дахь нөхцөл мөнх бата. Одоо байгаа ажлаа цалгардуулж болохгүй. Ойлгосноо. Тэгээд ирээ явах юм бэ? Одоо юу гэсэн үг юм 5 дахь өрөө яваал тэгэл явангуудаа тэгээд хагасаа өдргээс бараагаа дарж ирээ тэгээд бүтэнсээ өдөр нь зогсон штэ. Бөө би санаагаа хэлээд өчлөө те. Өөрийгөө санааг хэлээд өчлөө. Тэгээд амралтын өдөр зогсох юм уу? Тийм штэ одоо тэгхгүй бол ажлаа цалгаар дуусахгүй. Тийм байна. Өөрийнхөө ажлыг хийдгээрээ хий. Харин тийм байна. Ёстой. Тэгээд би бол оройн цагаар үргэлжлэв. Амралтын өдөр бүгдийг бичиж авч байгаа л тэгээд хүргээд байна. Хөөе ингэж болтгүй юм уу да? Шууд радио дээр зар өгөөл тэгэнгүүтээ одоо нөгөө нэг гэр бүлээсээ нэг хүн зогсоогоол тэгэл захын тэдгэр павильон дээр байна гэл. Тэгэл өөрөө энд ажиллаж чинь. Нэг айлд ороод ихтэрт нь юуг нь үргээл үжиж тэнцээ нөхөр нь гэрлээ тийм уугаад. Би хот гацгаш. Бид зүгээр арай гэж таараад айлаас хэлээд. Хүүхдээ ах юм бол миний хүүхдээ явцсан. Хүүхдүүд нэг сүрхий амнаас ч ууя гэж сонсогдоод тэгээ гарч чаа оо гэрлээ тийчээ. Амнаас уух арай автай. Нөхөр дээр нь гэрлээ чигдэр дээр нь муу яах ажилтсан тий. Би чинь бол үдээс өмнө жишээлбэл бас байж болох нь байна штэ. Үдээс өмнө зах дээрээ зогсоод тэгэл 2 цаг гэл наашаа давхад хурж ирэл. Хоёлаа байна штэ те. Мөнхбат номын цэцэг хоёртой хизээч ганцхан нийлэх хүмүүс биш байхгүй юу? Яагаад гэвэл 15,000-ын бандаж авж байгаа айл би юу гэж сая 500,000 архиа зарах гээд очтыг. Балаараа те. Чамдаа нийлэх. Танихыг 15,000 юм уу? Миний хүү 15-аас 20,000 үсрээл. Штэ энэ чинь. Хидий. За хэл. Бандажтай үнэн байхгүй. Үнцэн нь өөрөө байгаа юм. Юунаас бандаж зарах гэсэн юм биш байгаа байхгүй юу? Одоо хараа сүүлийн үед харин тийм ингэ. Хамгийн гол нь үйлчлэгээ байхгүй. Тэр муу бандаж бол таач байна штэ. За тийм ээ. Миний тийм захтэр энэ намын ерөөс юу ч ойлгохгүй байна штэ. Чи миний дөө ойлгосоо. дампуурах юм байна. Харин тийм ээ. Миний үнцэн яг хурцсандаа байгаа.
байхгүй юу? Би яг өвөө эмээ авч өгнө гэж бодоод авчирсан тэр хувцсыг. Аав ээжээс хүүхдээ хувцас авах гэж авчирсан. Ингээл ард түмний хайртай номын цэцэг ийм өрх. Миний мотоцикл ч одоо ийм хэцүү байна. Би үл зүгээр шүү дээ. Бандашинда үн цэн байдгүй маа гэл. За би бас танд ер нь тантай ч гэсэн ганцаа танилцгүй байна. Миний сая 500 мянган арх авч ууж байгаа юу гэж танаас 2 сая мотоцикл авч унж идэм балаараа те. Таны бизнесийг бол шууд амар штэ. Аа Амар мотоцикл байгаа штэ. Гэрлээ баг. Жаах баах амнаас өгсөх тоож хаад одоо мотоцикл ачгаа. Манай хэж амаа зайх. Нэг мотоцикл ачгаа. Зүгээр гэрлээ хаад явчих. за яах вэ тэр нөгөө нэг адуу байдаг малчиндаа адуу гэж хариулдаг малчиндаа өгчихгүй юу дөө нэг ганц мотоцикл Тэгээ малчны хүүхдүүдэд нь нас хувцас. Малчны ихнэртэй. Яа энэ гоо миний бизнес дээр дөрүүлээд таасан. Нүрд ихлээд урдаад гэрлээгээд үлхээд явах юм байна. Хараа эхлээд гэрлээ орж жоохон халах хэрэгтэй байна. Халаасны дараа тий би гэлстэй. Би нөгөө рүү чорчод байна. Ихнэр чинь байгаа юу? Эна. Иш арайта. Тэр хооронд гэрлээ саадуулж байна тийм ээ нөхрөө саадуулж байна. Би уг нь мөөг яах илүү сэргэлэн байх юм бол мөөг яахыг төрүүлж түлхэх хэрэгтэй байхгүй юу? Санхүүч юм бол эхнэрүүд дээр явдсан шүү дээ. Яа би тэгтээ штэ те номоо жишээлбэл би Тэгээ хизээ яах юм? нарантуулаас муу хат дээр очингуудаа би 15 мянган төгсгийг авч өмсөхгүй. Үгүй харин үн цэнийн Өмсөхгүй дээ. Тэгвэл Чи VIP гэрээр нь хүргэн нэстэй. Би тэнцээ бүр ямар ч левчг байхгүй. Таны бараач тий хаана ямар хэцүү юм бэ? Үтсин. Үтсин зарах гэж байгаа штэ. Гүр та нар одоо наад 8-ны хуучин өнгөрсөн. Хааг би ингээ левчг одоошо бариад зогсож байгаа юм. Та тэгж яриаггүй мүү? Бандашинда байдгүй маа. Тэр бандашиг зүгээр үг байсан юм уу? Зүгээр өөрөө нүгт. Бандашинда байдгүй маа. Яа Зүгээр ингээд өнгөлн далдалт нь. Би тийч зүгээр л зогсож байна. Тэг хит үү? Хит үү? Бас нэг үцгэн. Үгүй те би харин гайхалаа л да. Сэрсэн чи бандаж байхгүй левчгч байхгүй. Тэ одоо хитэн төгрийг та аваад гарах. Сэрсэн чинь. Үгүй чи яагаад чи ингээд тэр нөгөө нэг өөрийнхөө үйлчилгээнд ингээд урамшуулал болгоод нэг левч төрсийг өгчөхөд яах вэ те? Харин эстетик тал үлдэх юмтай баймаар байгаа байхгүй. Гэтэ левчг төсийг зарах гэж очихгүй болохгүй л дээ. Наад номоо ч бүр цуг унтна гэдэг нь штэ. Үгүй би харин сэрсэн ч л гисэн штэ. Тэр. Юу сэхгүй. Тэр. Тэр ингээд ч одоо бүр гүнзгийж чи явуулахгүй. Чи ямар Чи нөө хөргөд ямар заваа юм бодгүй. Чи нэг ч номоо дээр очиж бодвол чи маргааш өгдөөд гарна. Тийм. Намаач аваад нөгөө нэг Хайшаа. авдарт 2 удаа гурилтай шүлээ хийж өгнө шүү дээ. Явахгүй. Шүлээ идчихэж л Яа явна. яа. Иччихгүй номын захиалах байна. Намайг чамаа ингэн заяа. Хаач нь би шүт хийж өгнө. Энд буруу ойлгох тийм шүү дээ. Ямар амар анаа ихчээ дараа буруу ойлгох шүү дээ. Тэгээ чамаа өгдөөд гаргана. Жичирхнээ Өгдөөд гаргана. хөрөөр байхгүй. Яаж хөрөөр явуулах Би тэг яг юу зарах гэдэг юм бэ? Зүгээр ингээд Чи тэгээд байгаа шүү. бандаж левч хүргэл дээр авчиж өгөөл мөөгийг гэрээсээ гаргахгүй амар. Тэгээд цуг Гарна гэж бодож байна уу? Чиний батаж левчг авахгүй миний ба. Сэрсэн чи тэгээд байгаа шүү. Чиний юм уу миний юм уу? Би одоо ингээд яг мөх яахыг яг юу зарах гэдэг байгааг нь ойлгох болчих байгаа байхгүй юу? Бандагч байхгүй гээл левчгч байхгүй гээл. Нэр чи намайг нэг үйлчлэгийг авч иж мэдх юм. Ихтэй захиал заа. Тэгтээ наад чи гараад явна штэ чи. Йоо. Хонооч болохгүй штэ наад чи өөр юм. Хамаагүй лаараа бандаж левчггүйсэж би орхиод гарна. 8-ага Чи оройн цагаар л арилаа амжуулж байгаа юм чинь чи тэгэж юу шүнжэнгөө төгжиж болохгүй штэ энэ чи хамаг бизнесийг хаагаа ажиллаа штэ. Наа Доор хайж нэг шөнийн дотор нэг 10 айлаар орсон таахгүй юу? Тэнийг 8 мэддгүү үгүй. Нэг тэнийг харьдیں۔ Амар төлхөөр хаалгаж очиж бүр гарахгүй гай. Чи яах гээд байгаа юм? Харин чи яг яах гээд байгаа юм? Хоногоор авах гээд байгаа юм уу? Йоо. Чи ер нь
цагийн тэд хоногийн тэдгээ явуучвал яа тий. Йоо, нэр хоногоор явуулж чиний хамаг бизнес төвжигдчих юм байна штэ. Харин тий. Чи орлого боодох хэрэгтэй шүү мөх бата. Намайг явуулахгүй гэсэн шалтгаан гэж бандаж левчиг байхгүй. Яах гэж ирсэн. Энэ дүр өөр идэв. Хүүхдийг утас зарах. Чи ер нь мөгөөс нэг аваад үзэх хэрэгтэй байна уу? Би тэгвэл бартер. Энэ миний үйлчлэгээс мэдэхгүй шүү дээ. Бартард нь гинэ. Юугаар бартах хүүхдээ Хэн гахгүй шүү. Оо гарч ир үйлчлэг авсан даа. Энэ бүгд зацгаач. Хардаа энэ нэг хөргөн боди. энэ хөрөг бүтгэртэй бат. Йоо. Маа. Тэгээ мөгийн бүр зарагддгүй хувцсыг бартар даваа бүр шатаад ёо. Би шууд лайв хийн үгүй. Чи бүр хоногоор Чи хоногоор явж бартар шээсэн. бүх гомцын аваад Хүүхдийн хувцас байгаа юм чи яа. Тийм цагаандаа гарсан тийм. Хөөе мөяах. Хийсээ 14,000 гинэ. Маар дуртай заяо хоногоор аавн заяо. Цаг магт бол ханахгүй гэснээр тэгснэ бартар. Ямар авир юм бэ ёо. Өгдөөд нь сэрчаад гэж. Сэрснээ те. Одоо хүүхдийн хувцас байна да. Ори байхгүй даа. Яа. Ингээд тооса. Мөгийн чи бүр тэгээд өвдгөө тиймрээ. Та дүүшдөө. Ашиг дүүшдөө. Хой шүшүрдэг бүртэй шүү. Бүтэн хоногоор явчихад уугаа. Йоо. За одоо өдрөдөд 17 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой гэд хадгаламжийн урамшуулт айнаараа Ариг банк хамтран ажиллаж байгаа. За энэ жил энэс заавал нэг юм хусъя гэж бодож байгаа. Ер нь өштэй эн чин шин шагнал нэмэгдсэн байлаа. Сар болгон хосоороо гадаадд аялах ирэх нэг харилцагч. Харин би энийг жилд нэг юм өгч бүр яг сар 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 болгон шүү. Тийм бэ. Тэгээ эн чин 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд гэдэг чинь 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар гэдэг бүх саруудад нэг гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ахаад Хөөе хэрвээ бид нар гинтийн байдлаар ингээд ажиллаж болчих юм бол байгууллагаас чөлөө өгнө гэсэн те. Байгууллагаас чөлөө өгнө гэсэн те. Тэгсэн чи тийм үү? мега яваа үсттэй сая. Бантаа шинташ биш л дээ. Одоо ингээд нэрээсээ би ингээд аригт ингээд мөнгө хадгалж байгаа байхгүй юу? Тэнгүүд би гадаадд аялах хэрхийг авчлаа л та. Тэгэх юм бол байгууллагаас чөлөө өгнө гэсэн те. Үгүй шүү дээ. Мега шиг юм болно шүү дээ. За 1 сая төгрөгийн эзэн 3, 500 мянган төгрөгийн эзэн 5. За тэгээд сүүлийн 4 орон таарсан бүх хүмүүст 50 мянган төгрөг. За одоо тэгээд эн чинь ярьж нөгөө жилээс шалгардаг 100 сая эзэн эн чинь 3 дахь жилдээ энэ урамшуулт аян маань зарлагдаж байгаа шүү дээ. Ингээ манайхтай 3 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа гэсэн үг аянаараа. Тэгэнгүүт өмнө нь одоо 200 саяд нь тодорцсон байгааз. За тэгэнгүүт 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр Цэлэнгийн аймгийн Малчин ах тодорсон байлаа. Зүгээр тийм зүгээр хотод нэг орж ирэхдээ ихтлгүүрийн салбарт нь юу яатсан юм бэ? Хадгаламж нээлгээл тэгээ аацтан болцсон. Амар аацтай. Ихтэлгүүрт нээлгэж юм байна. Тэгээд дээрэс нь хамгийн гол давуу тал нь 16.5% гэдэг чинь маш өндөр хүү л дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр эдгч хамгийн өндөр нь байлээ шүү. Яг үнэ. 14.1 хэд байл хүүхдээ хадгаламж. Өндөр гээд байгаа юм шүү. Би одоо 3 Жилийн хүн. 3 сар мараар хадгалуулчих тийм үү гэж бодоод байгаа. Үгүй шүү дээ энэ чи бүтэн жилээр шүү дээ. Гүү хугацаа байгаа шүү дээ. Янз янзын хугацаатай шүү дээ. 6 сар жил 3 сар мар гэж хадгалж болно шүү. 100 сая хэрвээ авъя гэж ивэл би л хадгалуулж яхад гэсэн бүтэн жилээр гэж хэлсэн. 100 саяар болов. Тэр 100 саяын юунд оролцохдоо нөө энэ талаар нь зүгээр уцаар л авалцсан Тийм тийм. юм байна. Утасныхан дугаар 70 10 техник 70 10 техник тэгээд Ариг банк эмэн гэж шууд салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу н орох боломжтой. Тэгээ Эрдэнэт Дархан болон Улаанбаатар хотын бүх салбаруудаар нь өөрчлөлөө оролцох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт айнаараа Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв Мөритөө 8 чиглэлд явж байгаа. За 3 дахь нөхцөл анжгаа. За. 2 лангу болон контейнер түрээс авахгүй байршил дотроо бол хамаагүй гэж байна заяа. 2 лангу болон контейнертэй тэгээд түрээс авахгүй. Түрээс төлөхгүй.
Кантинер л байгаа шүү дээ. Би ч бол мотоцикл явж байгаа. Кантинер л байхгүй болохгүй мэн. Хоёр кантинер. Тий. Төрөөс төлөхгүй. Сайхан л байна. За байшил дотор бол хамаагүй гэхэлэр чинь Нарантуулын аль нүүдэг тийм мотоцикл зардаг тавиар нь л юм уу тий? Тий. Замынхаа урдалт байдаг шүү дээ. Тий, замынхаа урдалт. Замынхаа урдалт зүүн талаараа байдаг. Малын тэрэ гэсэн баахан юмнуудын тэнд байдаг. Надаа би бол одоо юу яана уу? Угаасаа кантинер дотор бараагаа ураа штэ. За кантинер дотор бараагаа ураа чинь тэнгүүтээ хоёр лангуун дээрээ одоо тэгээд ёстой нөрөө өдрийн тэдмий дээр гээд хүн суулгаал тэгээл өөрийнхөө уцсны дугаарыг өгөөл хүргэлттэй гээд уцсныхаа дугаарыг өгөөлээд байгаас өөр одоо яа. Лангуун хов хоосон те зүгээр нэг хүн суудсантай хажуугаар нь гарангууд шагав. Гүштэй юу яриад байгаа юм бэ? Нөгөө нэг гэх юм бол хүмүүс хоромж хийж гүштэй нөгөө нэг юу варта архинуудаа гаргаж ирж тавьж шүү яриад байгаа. Тэгэд Нарантуул дээр тэгж зарж болохгүй шүү дээ. Тэгвэл тэгээд гэрээр шаг зарж агаад баригдчих гинэ гэл тэгээд лайвд шүү дээ. Тэгээд чигнээсээ лайв. Оо нэрээ таны бүтээгдэхүүн чи тусгай зөвшөөрөл хэрэгтэй юм шүү. Тэгээ тусгай зөвшөөрлөө авна штэ. Авна штэ. Бүхэл юм аавна штэ. Арайч нэг дээр зарж. тий тусгай зөвшөөрөл өгдөг хүмүүс дээр нэг авнаас нэг 10 үйдэг гаргаж өгөө. Чиний намайг гинэс ч өгч юм дээ. Намгийн имстэг. Йоо яана бид нарыг бүрээстэй амар тавьсан штэ. Гэтэ миний зураг амар таалагдчихна. Мөөгийн чи айгу гой залуу болчих. Үнэхээр гоё. Чи хэрвээ яг бодит амьдрал дээр ийм залуу эсвэл би чамд дурлана. Нэр айгу гоё залуу болсон байна. Ийм ч юм уугүй. Угаасаа Ардан лээчиг бандаглаа байна. Тий. За наадах чи бүл юу л да нөгөө нэг сурчлагын зураг л да. Тэгээд мөөгийг очингууд хөө чи зурган дээр ирсэн залуу биш үү шүү. Номбо сэгч тэгж хуцсан шүү. Араа хөргөж өгнө гэдэг нь үү? Йоо. Таны ч гэсэндээ мотоциклтэй зураг байна. Тийм байна. Би чи явахтай миний мотоцикл сураан л доо. Сураан. Мөөгийн нэрээс дэ үнэхээр гоё харагдсан. Номингол би шууд тэгнэ. Оо их чи одоо авчихвал Хөөе чи ийм би митэй байх юм бол бүр яг заах гээд байна мөнхта. Та яг зарах гээд байна. Би чамайг хоногоор авъя. Йоо. Наад чи аргаар мартагдсан шүү. Яг энэ зурган дээрхээ бай. Яг энэ дээр байгаа шигэ байх юм бол гэсэн шүү. Их ч гэсэндээ архил байгаа. Чи сайн шалахгүй нөгөө намгийн гэсэн байгаа шүү дээ. тэгэл дараагийнхаа айлд орохдоо тэгэн шүү дээ. Левчиг удаас гадна арх хүүхдийн хуцаа. За левчиг удаас авахгүй арх авах юм уу? Та арх авчих. Ихчээ хүүхдийн хуцаа. Цоо хөндөө авах чи ихтэй шүү дээ. Йоо. За нэмээ яхаа. Одоо ингээд би нөхцөл нь болохоор юм байна тийм үү? Хоёр лангу. Ааха. Тэгээ тэрэн дээр яаж Нэг зарах вэ гэдэг кантинер ахаа тэгээ байшил бол Нарантуул дотор хамаагүй гэдэг. Тэгвэл байшлаа би сонгож болох юм уу? Аха. Тийш дээ надад миний хүүхдүүд хувцас ч гэсэндээ кантинер айгүй хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр кантинерндаа үлдсэн хувцсуудаа хийчин Чи нэг лангууга яг тэр нөгөө нэг ногоон ордог хаалганы яг өөдөөс нь харуулаад авчиж. Тийшээгээ хүмүүс ирж авдгүй маа. Яг үндэ хүмүүс дандаа цаашаага явж үзье гэдэг байхгүй юу? Дандаа явж үзье л гэдэг юм. Тэгэхээр яг хүүхдийн хувцсан дунд хийн. Гэхдээ дунд хийхдээ хамаагүй хямдхан шүү дээ. Тэр чинь Чи одоо ингэ цаашаага явуулж болохгүй шүү дээ мэдөө. Явуулахгүй гэдэг ингэ хааж маа дурыг улаан өгөх шаардлагагүй гэдэг. Яг энэчнээс тав Гэж нь бол ерөөсөө хүүхдээ утас байхгүй шүү. Эндээс л авгаад. Тэгээд цаашаа л явуулж болохгүй шүү дээ миний дөө. Нэг хувцас ч гэсэн авчихад яах вэ? Тэгээ. Би чи угаасаа эргэлтийн хөрөнгө гихтэй юм чинь миний хувц амар хямдхан байна. Улаас бол амар хямдханаар би дарж ирнэ. Тийм болохоор би угаасаа хямдхан зарна. Тийм болохоор угаасаа хүмүүс явж ирсэн чинь над дээр ирэх юм байна. Тэгэхээр би яг үүдэнд гис хуй. Яг өнө. Яг тэрэн дээр. Тэрэн дээр шүү дээ. Яг тэрэн дээр. Үдний хүмүүстэй зэрэгцээ сууж байгаа л тэгэл жоохон юм зараал шүү дээ. Ороо зүгээр над руу чахгутаа л гэх юм. Хоногоор авъя. Мөнгөтөөс хоногоор авъя. Өгнө гэдэг. За хөргөлөөс эхэлчихье.
Хөө энэ муугийн ах чи Даварцсан. Би мөрөх гад идэг. Зүгээр би хаад чамаа хүлээж авах юм гоё. муугийн ах гадуур зарахгүй хоёуланд нь хамаг юмаа зараад дуусах юм шүү. Гэтэ бид дөрвийг ер нь бол та дөрөв бараг хамтраад явуул яад юм бэ? Анжи гэрлөө хоёр нөхөрт нь мото архиа шахаал, номоо хөвгт нь уцаа шахаал, мөгийн ихнэрт нь дотор уцаа зараад ер нь бөөндөө л явмаар юм бэ шүү л гэдэг. Тий, угаасаа яг ихэр нөхөр Нэг айлыг үлзүүл бөстөлөө туу. Самраа дуусна. Нөхөр дижээс огтоо үлдээ. Өглөөс нэг мотоцикл байж. Яалаа. За хөөе, одоо бүгдээрээ штэ тий Эрдэнэ мэд саналаа нэг нэгэндээ өгөх цаг ирлээ. Чи яриа энэ санал дээр өөрөө өөртөө өгөхгүй байгаас тийм үгүй та? Тийм гоё залуу төгөлгүй байдаг. Хумсаа нуусан муур вэ гэдэг байгаа штэ. Хумсаа нуусан муур гэж юм. За, хин нь хумсаа нуусан муур вэ? За, анжи. Хин саналаа өгье. Надаас надаас л тийш эн чин дөрөв дээр яг штэ би бол номоо төр өгнө. Номигийн санааг бол би гүйцэхгүй. Ямар юмдынхаа санаа аваад би сансан болгоно ингэ шууд хэлчих юм чи би юугаач нугаагүй сая. Чи хутлаа эфир дээр л ингэдэг болохоос ямар ч ирийн санааг марахгүй шүү. За номоо өгөх юм. За, би номоо өглөө. Би анжаах төглөө. Би яасан. Төрөл дуурсан. Хөхөний амт Би яста яагаад ч юм. За би шууд мөөгийн өгдөө. Мөөгийг тэгээд хин өгчөө. Би ямар яасан? Сайнс тоочлоо өгөх шүү. Зүгээр сууж ирсэн үнийг яах нь вэ? За, ингээ бүгдээрээ нэг нэгэндээ саналаа өгсөн үү те? Би номоод анжгаад мөөгийг надад окей. За, бүгдээрээ би биндээ саналаа өгсөн үү те? За. Санал асуулгын дуун гарсан байна. Яг одоо манай лайвыг 568 хүн үзэж байна. Санал асуулганд нийт 480 руу оролцсон. Сайн байна. Бараг 100% оролцсон гэж бодлоо. 87% оролцсон байна. За, хин нь хумсаа нуусан муур вэ гэсэн чинь нэгдэн гэрлээ дээр штэ мөгийн саналыг нэмээд 248 хүн буюу 38%. За. Яг л хийсэн. Мөгийн дээр анжаагийн саналыг нэмээд 103 хүн буюу 27%. За, номон дээр миний саналыг нэмээд 104 хүн буюу 27%. За, анжгаа дээр хөрхий номигийн саналыг нэмээд 33 хүн буюу 8%. Би чи ийм сайхан. Гэтэл чи яаж байгаа баалгыг. зүгээрээ ахаа. За. Яг зүгээр. Миний төлөө саналаа өгсөн 248 хүндээ баярлаа. 38% санал авсан. Би 250 гэж хэлсэн баг төхөөс. Хүргэлтийн бизнесийг гэдэг нь номин шиг хүмүүс л хамгийн гайтай тэгэд голоод ээж болохгүй юмаа зармаар байдаг. Дахин хүргэлцэхэд аа. Дахин. Би тэгвэл шууд орой болгоо. хүмүүсээ энэ хүргэлт авч байгаа хүний голоод дээ шүү гэж. Өөрчлөлөгч хаа гэж. Би дуртай ёо. Энийг бити ахиж захаач. Энэ амар голт юм байна. Тэгэхээр өөр өцнөөс маргааш хүргэлт авах. Үрийн гол ночи гэдэг шиг. Өөрчлөлөгч гол ночи. Гай шүү нэр намцдаг. Үйлчлэгч хаа шүү. Тэгэл чи жоохон голмор аядах гингүүдтэй лавтлаа шүү. Тэгээд өглөөсрөнгүүд нь бартрыг гол лавтлаа шүү. Ядаргаатай тийм. Мөөгийсэн чинь бандаж левчгэн дуусаа тэгээд номон цэцгийн бага хүүхдээ явуулсан уу дүрслэх нь штэ тийм амар хямд хувцсан. Йоо яана. За. Барыг миний хувцыг дараад өгчих юм шүү. Харин тийм шүү гэн. Чи ер нь хоногоор авсаар байгаад бүх хувцаа мөх хатаа шавчлаа. 50 сая төгрөг ер нь яахаар болов? Тэгээ хэдүүлээ авч чадаагүй юм мөнгөө. Үгүй одоо тэгээд цаатлынхаа нөхцөл байдал нь дуусаагүй л байгаа шүү дээ уул нь бол. За тэгээд ингээ үжсэн чинь ээлжийн амралтаараа бас зарж болохгүй гэсэн баггүй юу? Дөрөвдөг нөхцөл нь. Дампуурчин бол шийтгэл нь мөнгө өгсөн хүн маань та дөрөвтэй хамт хотоос хол лагерын байшинда ээлжийн чинь бүтэн амралтаар хамт байна гэсэн баггүй юу? Тэгэл болоо. 100 саятай болчихсон бол мөнгө өгсөн хүн маань энэ 100 саяараа хамт гадаад явж амраад ирээгээд байвал яах вэ гэсэн мэс юм бас. Ер нь л тэр хүн чинь хамт л явчих гээд байгаа юм биш те дандаа. Өстө нэрээ. Наад чи өстө айгуу лайта гараад
шүү 50 саяынхаа төлөөс бүр лайланч бас. Энэ яг номын шиг гайтай. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар элэг хамгаалах бэлтгэл бижүвэт за мөн аригтаа хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуулалт айнаараа Ариг банк хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3